Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Бид өнөөдөр 100 дамжсан аялгау рок pop хөгжмийн урлагийн түүхийн тухай цуврал нэвтрүүлгийнхаа ээлж дугаарыг эхлэх гэж байна. Бид одоо 60-аад онд явж байгаа. Өнгөрсөн нэвтрүүлгээр энх базар маань бас их сонин тэр үеийн одоо түүхээс ярьсан. Эндээс бид нэр юу бас ямар мэдээлэл авсан гэхлээр тэр үед олон жаз хамтлагууд байжээ. Энэ жаз хамтлагууд маань жаз хамтлаг гэж нэрлэдэг байсан шүү дээ тэр үед. Бас их гоё өрсөлдөөнтэй өнөөдрийн нэвтрүүлэгт орох ах нар маань залуу шажигнсан залуучууд байсан юм уу. Тэгэхээр энэ нэвтрүүлгээ бид нэр тэдэндээ зориулъя гэж бодож байгаа. Энэ уран бүтээлчд маань яа харахгүй Монголын рок pop хөгжмийн түүхэнд бол том хувь нэмэр оруулсан юм уран бүтээлчд юм аа. За ингээд нэвтрүүлэгтээ орцгоё. 10 жилийн сургуульд байхдаа манай орос хэлний багш Пүрвэ гэж нэг багш байсан. Тэр маань баян сайхан тоглодог. Тэндээс эхэлсэн юм шиг байна. Тэгээд хагас бүтэн сая дээр болон хөгжмийн гуйж гэртээ аваачиж тоглодог. Багшаасаа сурдаг. Өөрийнхөө хэр хэмжээнд дуу хөгжимтэй анх тэгэд танилцсаар хөгжимчин босох замаа эхэлсэн юм шиг санагддаг. 15 дугаар дунд сургуулийг төгсөөд залуучуудын соёлын ордон гэж хэлсэн. Тэнд бол хөгжимчнэр орсон. Анх саксофон гэж хөгжмийг мэдэхгүй багш маань энэ айл саксофоноор сурна гэдэг. Тэгээд тэр хөгжмөө өмнө нь ерөөс үзэж байгаагүй, хардж байгаагүй. Зөвхөн хүүхдүүд амжаас сонсч байсан. Тэгээд тэр хөгжмийг тоглож сургээд анхны хөгжмийн амьдрал маань эхэлсэн. Ер нь 60-аад он бол одоо бодоход Европт бол тэр хөгжмийн шинэ урсгалууд, биг бэтүүд, Beatles-үүд гарч ирсэн. Ер нь дэлхийн нийтийн сонирхол хөгжмийн урлагт их татагч ирсэн үе шиг байна. Манайд бол тэр болгон тэр хөгжмийн урсгал чиглэл тэр үтэл тэр пянзын сонсох хүртэл тийм амар иш байлаа. Зөвлөлтөөс ирсэн оюутнууд юм уу усудаас дамжуулж тэр ганц хоёр пянзын авч сонсдог. Гайхан шагшдаг. Тэгээ энэ бүхэн нөлөөлж ирнэ. Энэ хөгжмийн урлаг гэж их сайхан байдаг юм байна. Үнийг сурыг гэсэн оргилон хүслээр чогд багш нар хичээлсэн шиг санагдана. Тэгээ чогд багш нар бол их юм сурсан. Хөгжмийн цагаан толгой суралцсан. Хүн хөгжим тоглох урд зүй, хөгжим гэж юу байдгийг ер нь анх энэ багшаар заалгаж тэр хамт олонны дунд суралцсан гэж санагдав. Тогтхын урт насан 1943 онд Улаанбаатар хотод төрсөн. 1951 онд 10 жилийн 15 дугаар дунд сургууль суралцсан. 1961 оноос залуучуудын соёлын урдны жаз хөгжимд, 1968-аас 1972 онд Монголын радио телевизийн үндсэн хорооны цахилгаан хөгжимчин туслах удирдаач, 1972 оноос Улсын филармоны Баян Монгол чуулгад уран сайхны удирдагч, хөгжмийн зохиолчоор, 1991-ээс 2001 онд соёлын коллежид багшаар ажилласан. Намрын дур детгал явхал хүсэл байвал явъя, гүү, хангай магтаал, зөн бэлгийн дуу, цэнхэр шөнийн вальс зэрэг 20 гаруй дуу, анд нөхтийн аяд дуу эвлүүлэг, Монгол ардын дуу өглөө шаазгаа зэрэг олон дууны найруулгыг хийсэн Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Ахмад хөгжимчин. За би анх 1962 онд улсын ардын дуужигын дэрэгдэх жаз оркестр гэдэгт чогд багшийн удирдлаганд ор тэнд анх хөгжимчин болж орж ялаа. Энд анх хөгжимчин болоод орж яхад манай хөгжимчдэд бол 13 4 5 хүний бүрэлдэхүүнтэй тийм жаз оркестр 5 сакстай, 3 турбатай, 3 тромбонтой, аккордеонтой, гитартай, бөмбөртэй, контрабастай ингэж эхэлж байлаа. Манай оркестр. Тэгээд тэр одоо Монголд бол жаз оркестр гэхэд бол тэр үед бол анх бидний гарч яхад бол цөөхөн хэдэн тооны жаз байсан. Циркийн жаз, барилгын жаз, залуучуудын ордны жаз гэсэн ийм 3 жазтайгаар ингэж явж ясаа.
Тэгээд бид 63 онд одоо энэ удаа нэг жазын тэмцээн 64 онд жазын тэмцээн гэж болж илаа. Тэгээд тэр жазын тэмцээн гэж болоход тэр тэмцээнд ч одоо циркийн жаз, барилгын жаз, залуучуудын ордны жаз гэж ингэж ороод энэ гурав ороод 1 2 3 дугаар үеийн нийцэлдэг. Бид нар бол дандаа хүүхдүүд. Нэг 18, 17-8 насны хүүхдүүд. Барилгын жаз гэдэг бол биднээс ахмад. Хиний циркийн жаз гэдэг бол бүр ахмадууд юм байлаа. Тэгээд энэ одоо 3 жаз ингэж уралдаан тэмцээн хийдэг. Тэгээд энэ дээр чинь бас л манайх нар чинь бас нүдний шилтэй улсууд бас ганц нэг байдаг байлаа. Гэтэл нүдний шилтэй хар нүдний шил зүгэл гарахаар чинь энэ одоо сохор юм уу энэ төр гэж бид нарыг бас дээрээс бас тэгдэг байлаа шүү. Одоо энэ шилээ аав энэ төр гэж ингэж бас нэлээд айхтар замчаан хүртдэг ингэж байлаа. Лавгжийн Сүхбаатар 1945 онд Улаанбаатар хотод төрсөн 1954 оноос 10 жилийн 11 дугаар дунд сургууль Төмөр замын 20 дугаар сургуулиудад сурсан. 1961 онд барилгын техникумд сурч байгаад 1962 оноос залуучуудын соёлын ордны жаз хөгжимд хөгжимчнээр ажилласан. 1972 оноос улсын филармоны Баян Монгол чуулгад хөгжимчнээр орж өнөө хүртэл хөгжимдөж байна. 1988 онд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, 2001 онд Алтан гац содон, 2006 онуудад Оросын холбооны улсад болсон олон улсын жаз хөгжимчдийн тэмцээнээс тэргүүн байр, 2005 онд Бүгд найрамдах Ардсан Солонгос улсад болдог Хаврын баяр тэмцээний Гран-при шагналыг хүртсэн. Мөн 2006 онд олон улсын Монгол үндэсний шилдэг хөгжимчин шагнал, саксофон хөгжмийг битүү амьсгаагаар хүлээж Монгол гайхамшиг наадмын шагналуудыг хүртэж байсан. Би хөгжимд их сонирхдаг, багада гармон тоглодог, нэг аккордеон оролдог ийм л хүүхэд байлаа. Тэгээ сүүлдээ залуучуудын орны дэргэд жаз хөгжим гэж багт нь тэрнийг очих сонирхож байгаад тэн дээрээс тэр нэг матхар хөгжим их сонир санагддаг байлаа. Тэр нь юу байсан гэхээр саксофон гэдэг хөгжим байлаа. Лунжгаан Бата 1948 онд Ховд аймагт төрсөн. 1964 оноос Улаанбаатар жишил буудлын нэргэдэх жаз хөгжимд саксофон хөгжимчнээр орж ажилласан. 1967-оос 1972 онд Монголын радио телевизийн улсын хорооны дэргэдэх цахилгаан хөгжмийн чуулгад хөгжимчин. 1972 оноос улсын филармоны Баян Монгол чуулгад хөгжимчнээр ажиллаж байгаад 1994 онд Гавьяаныхаа амралтанд суусан. Батаан хөгжимтгийн зэрэгцээ Намжаа дэлхий, Хавруулжаа хонгор минь, Өртөө хүн жаргалтай, Алтай хангаан улс, мөнгөн шин зэрэг дуунууд зохиож, ардын 3 дууны найруулга, саксофон хөгжимд зориулсан гоцлол, замагтай нур, жинчин зэрэг Монгол ардын олон дууг жаз хөгжимд найруулан бичсэн. 1989 онд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, 1992 онд хөдөлмөрийн хүндэт медаль, 2004 онд Алтан гац содонгоор шагнагдсан. Багшийн сургуулийн тэр хавьяар миний багнаас өнгөрсөн та. Тэгээд энэ одоо параданд явж байгаа одоо цэргийн хөгжим биднүүдээ чинь хамаагүй холоос ягаад ерөөсөө хаана чинь дагаал нөгөө тийч цагнаалаа хараад тэгэл явдаг байсан. Анхны симфони байгуулагдсанаас хойш миний нэг сайн найз байдгийн багын найз нацагд орж гээд хаян хэрвагийн нацагд орж. Тэр бол надыг юу яаж та хөгжимд одоо их сонирхолтой болгож яасан. Тэгэл ийм сургууль ингэж хийгээд тэгэл хөгжмөө гэртээ авчраад тэгээд ороод чинь тэдний чинь суучих штеп. Тэгэл энэ болтоор нэгдгийн тэгээд энэгээр ингээл би таалгаад ясаа одоо ингээд нийлдэг сууд эхэлж байгаа энэ тэргээл тэгээд ирээл. Далхчвын Ган Төмөр 1938 онд Улаанбаатар хотод төрсөн. 1959 оноос улсын симфони найр хөгжимд цохилуур болон нарийн бүрээ хөгжимчнөр ажилласан. 1960-аас 1972 онд залуучуудын соёлын ордны дэргэдэх жаз хөгжимд хөгжимчнөр, 1972 оноос улсын филармоны Баян Монгол чуулгад хөгжимчнөр ажилласан. 2000 онд Гавьяаныхаа амралтанд суусан Монгол улсын соёлын тэргүүний ажилтан 41 жил жаз хөгжимд тоглосон Ахмад хөгжимчин. Ялангуяа энэ хөгжмийн урлагийг хөгжүүлэхэд тэр үед соёлын яам их анхаардаг байлаа.
Биднэр дээр бол гадаад дотоодын мэрэгчлэтнүүдийг авчирч сургадаг байсан. Нэгдүгээр хичээл нь бол мэдээж хэрэг сая хэлдэг Чогд багшийн хичээл байлаа. Хоёрдугаар хичээл нь бол тэр соёлын яамны шугамар ирсэн Унгарын мэрэгчлэлтэн Хаамш гэж хөгжмийн зохиолч бол миний хөгжмийн амьдралын хоёрдугаар шат болсон гэж санд. Тэр хүн бол Европын хөгжим мөн тэр Америкийн жазистуудын шилдэг бүтээлээс толиулсан маань миний нүдийг нээсэн гэж санд. Тэнд л анхудаа одоо тэр барууны жинхэнэ тэр Чарлстон хөгжим юм уу, тэр Чача хөгжим, ялангуяа тэр хөгжмийн нэрд гарсан Америкийн хөгжмийн зохиолч Дюк Эллингтон, Берлин, Гершвин зэрэг хөгжмийн зохиолчдын бүтээлийг өөрөө бүр тоглож танилцсан нь бол миний хөгжмийн авиасыг цаашдаа хөгжихэд тун их төлөгч болсон гэсэн. Би яг тэр Хаамш багшиг байхад бас өөрөө хөгжим сонирхож дан аялгау гаргаж багштай өгч найруулга хийлгэж ирсэн. Тэгээд тэр эдрээс бол ер нь анхны уран бүтээл хийж болмоор юм шиг бас хөгжмийн онол ялангуяа тэр жаз хөгжимд хэрхэн бичих тухай хөгжмийн урлагтай бол анх танилцсан гэсэн. Циркийн жаз гэхэд тэнцээ чинь одоо мундаг болсод байлаа шүү дээ. Одоо саксофон гэхтэл би одоо өөрөө саксофон болохоор саксофоныхаа талаар бол нийтж जैन. За тэр нь саксофон юм байсан гэхээр цогцлмоо багш байжээ. Энд дэше саксофон тэр лувсан балдан гэж байжээ. Хоёр лувсан балдан байжээ. Мөрдөр жогш байжээ саксофонууд. Тэгээд энэний дараагаар Шаанз гэдэг хятад ажилчдын соёлын төвд бас жаз оркестр байсан. Энэнд болохоор манай Айня гэж эрдгэмдээ манай симфони оркестрт хийл тоглож исэн. Тэр ихч маань байсан. Бадарч гээд байсан. Тэр Бадарч гэдэг ямар учиртай хүн бэ гэхээр одоо энэ Лайгу гэдгийг лавг дорж гэдгийг барилгын ордны торбаач байсан. Тэрний ээж Бадарч гэж эмэгтэй бас саксофон тоглож исэн байгаа. Тэгээд энэ жаз тэгээд ер нь янз янзын хөгжим байсан байгаа. Уцас гэтэл одоо манай симфонд байсан Төмөн Дэмбэрлэгч нь бөмбөр тоглож байсан байгаа. Шансны жазд. Миний хувьд одоо саксофоны хувьд бол Монгол загалмаас эцэг гэдэг бол одоо байж байгаа. Шагдар сүрэн байж байна. Дорт сүрэн ах байж байна. За Баасан жоох маань өнгөрлөө. Зочдуудад байхад манай бүрэлдэхүүн бол юу байлаа? Бөмбөр тэр төвөгсүрэн гэж хүн байлаа. Басктар дээр лавг дорж гэж хүн байлаа. Тэгээд зочдууд маань тэр үед цахилгаан хөгжмөө бүр сайн юу байгаагүй. Бас гитар биш контрбас гэж байлаа шүү дээ. Тэгээ бид нар чинь ер нь нэг цахилгаан хөгжим нэх тодорхойгүй ер нь энгийн яг л нэг амьд хөгжим гэдэг шиг одоогийн тийм л хөгжим анх тоглож илээ. Сүүлдээ биднэрт буудлын захиргаанаас бид нар чинь цахилгаан хөгжим авч тэр аргаан цахилгаан хөгжмийг чи анх суралцж тэнд чинь юм тэр цахилгаан хөгжмийг чи анх тэндээс л дуул сонсч мэдэж байлаа. Зочдлын захиргаа Улаанбаатар зочдлын захиргаа чинь тэн чин Содон Дариг гэж хүн байлаа, тогооч гэж дарга байлаа. Тэр улсууд биднээс хөгжим авчигч. Тэгэд энэ зочдлын юу хөгжим бол үнэхээр өргөжж тэгэд одоо хөл дээрээ зогсч бид нар чин тэгээ сүүлд нь араа дөрөв явсалаа да. Дөрийн театрт орох гал ингээд яасан чинь болдгүй яха одоо энэ Төмөн жаргал эднүүд байсан. Тэгэл надад чинь бэлтлээ шалгалтын ингэж явдаг юм энэ төр гэл яасан пианин дээр өнгө эднүүд хэдэн өнгө дуурж энэ төр гэл тэгэл яадаг байсан. Эхэндээ шалгадаггүй байсан сүүлдээ хоёр өнгө байна. Сүүлдээ бүр гурван өнгө эднүүд хэлдэг болоод тэгээд юм энэ төр цахаал ритм чи ритмд нэг сайн юм биш үү. Тэгэл яасан чинь орон тоон байдаггүй. Тэр нь хүлээгээл байжсэн. Тэгсэн намар надад намсраж огшиднот ирээл байжсэн. Тэгээд ахад хэлсэн чи болдгүй яах вэ. Тэгээд намсраж огштай ярьж байгаа. Тэгээд очиад байсан. Шалгуулсан чи харин тэнцчдэг байхгүй.
Тэгсэн ямар хөгжим тоглох вэ гэхээр тэр алтарны тромбон гурвын нэгийн барил. За тэрэн дээр чи одоохондоо юм алгадаа. За чи ямар ч байсан яг цаглуур хөгжим дээр ор гэдэг надад чинь бараг л тушаач хэрж байгаа юм л да. Тэгэл тэр үед анх надад нотны хөдөлгөөн тэгэл юу хэд нөө заасан одоо энэ жүгдэр намжил гэж байсан симфонид. Одоо тэр цаглуур хөгжим эднүүд бүгдийг тоглодог. Тэгээд нэг сар хэртэ яцхад эсэн чинь турбанд нэг хөгдөөсөө гараа явцсан. Тэгээд би тэрний оронд орё гэж хэлсэн чинь харин тэгтэг гэдэг. Нэг гитартай нэг хуцаа нэг юм би орсон турбаа өглөө. Тэгээд яасан чинь энэ Бастрын багшид шавар орлоо. 1940-ад оноос ихтэй жаз хөгжим 1960-ад онд хүрээгээ тэлэн өргөжиж залуучуудын соёлын ордон, төмөр замын соёлын ордон, худалдааны ажилчдын соёлын ордон, нийтийн ах үйлчилгээний соёлын ордон, барилгачдын соёлын ордон, махамнуудын соёлын ордон, жанжины клуб, Ленин клуб гээд олон газар нийтийн бүжиг явагдаж хүн ардын соёлын үйлчилгээний төвүүд болж байсан. Энэ хугацаанд бол манай хөгжимчид дундаас бас хөгжим зохиосон, найруулсан, тэгээд араажууд бичвэл тоглуулсан ийм авьяаслах хөгжимчид бол төрсөн. Үүний нэг нь бол та бидний сайн мэдэх Батчир юм. Тэр хүн маань энэ дуугийн дуулаарай ч юм уу олон сайхан хөгжмийн аяыг зохиож араажууд бичүүлж тэрийг бас бидэнд сонсож ямар сайхан байдаг юм байна. Бидний дундаас бас ингээд улсууд ая дуу хөгжим зохиогоод гээд араажууд бичүүлээд олон түмэнд ингээд хүргээд бас хөгжмийн зохиолч гэдэг алдрыг хүртэх ийм боломж ус байдаг юм байна. Гэдэг хүртэл ийм хамт олноосоо бас сурч исэн. Манай хамт олон дунд ийм авьяаслах хөгжимчд төрж ирсэнд би их баяртай байдаг. Тэгээд ялангуяа тэр Батчирын хөгжим бол нэг үедээ бол биднийг их гайхшилд оруулсан. Бас тэр үед жазын урлагт Батчирын дуунуудыг содон байлаа. Тэгээд удалгүй тэр хөгжмийн зохиолч чимэд орж өөрийн гэсэн өвөрмөц аялгау их шиг ритм хэмнэлтэй дуу зохиож эхэлсэн. Тэгээ энэ болгон бол манай жаз хөгжмийн урлагт бас их шин соргог бидний бас үзэх сурах цаашд хөгжихэд их төлөвч болсон гэж санд. Тэгээ намайг анх сакс сургахад бол залуучуудын ордонд байсан Төм Баяр гэж. Тэр бол миний саксыг аманд минь зуулгаж гарыг минь товчнууд дээр гүйлгсэн хүн бол тэр хүн байгаа. Намайг авсан багш маань бол Чогдо багш гэж байдгийг. Тэгээ ийм багшуд байсан. Тэгээ манай дээр чи одоо Чогдо багшийн дараа Баасанжив гэж багш ирлээ. Бас аккордеоны бас л сайн хүн байсан. Дараа нь Инх Бадар гэж багш ирлээ. Тэгсэн залуучуудын ордны жаз хөгжим байгуулагдаж байгаа. Чи очихгүй юу л гэдэгтэй шинэ юм ерөөсөө үздэг юм уу бас аваагаар үрхэд тэгийг гэлээ. Яасан чи тийшээ илжүүлчлээ. Яваад ирсэн одоо Чогдо багш иднөтэй яхаа. Чогдо багш чинь тэгэл надыг бас шалгаад авч байгаа юм да. Тэгэл 60 онд чинь юу нэг залуучуудын ордон нэгдэл тэгээд чинь бас нилээд 20 тийм тоглодог болцсон байгаа. Тэгэл үдшилэг болоод тэгээд үдшилгэн дээр энэ төр тоглоод тэгэл тэрнээс хойш чинь ерөөсө
хагас бүтэн сая өдөр болгон дандаа тоглолттой. Бүтэн сая өдөр бол 2 тоглолттой. Та дандаа нийтийн бүжиг тоглоно. Тэгэл тэнд чинь ерөөсө манай заал чинь өргөл дандаа пиг дүүрэнд байж идэг. Тэгсэн нөгөө дарга нар чинь ерөөсө дандаа тоглоулаад ернэ зүгээр юм. Тэгэл энэ ардын ансамблийн ерөөсө хамаг орлогын л бид нар хийдэг байсан та. Тэгээд Улаанбаатар зочд бол Сүрхий сайхан гэдэг нэг хөгжмийн багш байсан. Тэр хүн намайг за чи хөгжим сонирхтой бол манад ороорой гэд Улаанбаатар зочдлуудын хөгжимд би орж ялаа. Тэгээд Улаанбаатар зочдлууд ч одоо нэг юу дандаа гадаадын улсууд ирдэг. Тэгээ манай тэр Сүрхий сайхан багш хэлдэг ресторан дарга нь хүртэл ярьдаг байсан. Эхлээд эн чи одоо буудалд ирээл Монголын хөгжмийг сонсоод явдаг ганцхан газар энэ. Эндээс л Монголын хөгжим юу гэдгийг сонсчвал тэгэл маргааш нишээ явчихдаг. Та нар тийм учраас сайн тоглоорой. Энэ сайн идэвхтэй сайн Монгол хөгжмөө сайн тоглоорой гэдэг талаас нь биднэрт их зааж өгдөг байлаа. Тэгээ Улаанбаатар зочдлуудад бид нар бол үнэхээр тэр жаз хөгжим гэдгийг бид нар анх дуургаж тоглож сурч байлаа. За бидний үед бол их дээр үеэс уламжлагдсан ирсэн циркийн дагшаа хөгжим гэж байсан. Даваг өсрийн удирдлагын дор бүтэн составтай 4 турба, 5 сакс, тэгээ 4 тромбон. За энэ бүгд бол бас манай хөгжимтэй их төстэй. Бид нар бас бие бинийгээ харилцсан сонсдог. Хөгжимтөөс харилцсан суралцдаг. Бас үүний хажуугаар барилгын соёлын ордны дэргэд ийм том бүтэн бүрэлдэхүүнч биш гэсэн хагас их бүрэлдэхүүнтэй цөөхөн хүнтэй хөөрхөн состав байлаа. Тэр бас их хөөрхөн тоглодог. Мөн төмөр замын соёлын ордыг дэрэгдэж байсан ба мөн үлгэж шивлээвэр хөгжмийн дэрэгдэж ийм хамтлагууд байсан ба. Тэгээ энэ болгон бол бидний ялангуяа хөгжимд хүр чадвараа дээшлүүлэх, бие биенээсээ суралцах, бие биендээ үлгэр жишээ үзүүлэх. Тэгээд бидний цаашдаа өсөлт дэвчгэд их түлхэж болсон гэж сандаг. Бие биенийхээ тоглолтыг харилцсан очиж сонсдог байлаа. Бас зарим хөгжимчдөр нь очиж зөвлөгөө авах, нотыг хуулж авах гэх мэт үйл ажиллагаанууд бол тогтмол явагддаг байсан. Надтай яг цуг хөгжимчсэн саксофонистуудаас бол Урт Насан байна, Болдоо байна, Сүхбаатар гэж байна, бас миний амьд Сүхбаатар, Буянбаатар гэж байна, Төмбаяр гэж байна. Одоо бидний эднээс бол энэ саксофонистуудаас мань бүгд байж байгаа. Буянбаатар маань одоо Эрдэнэтийн ГОК-д ажиллаж байгаа. Болдоо маань тэтгэврээ аваад одоо тэтгэвртээ суудсан. Уртаа маань тэтгэвртээ суудсан. Сүхөө маань одоо жолооч машин барьж яваа жолооч. Төмбаяр багш маань бол бас тэтгэвртээ суудсан. 67 оноос радиогийн дэргэд дагшаа найрлал хөгжим болгоно гэж зарлал гарахын дээр тэнд очиод тэгээ би радиод очиж шалгуулсан Чимэд орж гэж багш байлаа. Монголын радио телевизийн хөгжмийн редакцийн дарга нь Чимэд орж гэж. Тэгээд тэр хүнд очиж шалгуулад тэгээд саксофон үлээгээд бүх юмаа үзүүлээ шалгалтанд тэнцээд тэгээ би тэнд очиод радиод очиод хөгжмөө ягаад бид нар чинь 10-аад хүн тэнд нийлсэн. Тэнд одоо бодоход манай 2 саксофон байлаа, Урт Насан гэж манай хүн байлаа. Гитарын нэг залуу байлаа. Одоо тэр талгасан Лав Сөрөн гэж залуу байлаа. Сэргэлэн гэж бас гитарт байлаа. Одоо манай Нямбаяр гэж одоо байна. Баян Монгол чуулгад бөмбөр тоглож байлаа. Ингээд халуйч тэр Урт Насан гэж байсан те. Тэгээ бид нэр Польшд 3 сар Польшийн радиогийн дэргэд хөгжимд 3 сарын хөөс хийгээд тэгээ 67 онд ирээд 69 онд бид анхныхаа нээлтийг хийж байлаа.
63 онд нэг Чехийн мэрэгжилтэй ирсэн Ян Свачик гэдэг. Тэр бахан юм мэднүү тоглуулаад тэгэл яадаг тэрний чинь нийтийн бүжиг дээр тоглолтын зарим нь манайхан ойлгохгүй бүжиг хийхгүй. 64 онд оны намар Унграас нэг мэрэгжилтэн ирэхгүй нэг Петр Хамуш гэдэг нэг өвгөн энэ 60-аад онд бас манай улс ч гэсэн соёлын яамны чиглэлээр байдаг юм уу? Олон улсын хөгжмийн амьдралд бас нэг юм харилцсан биеийн оронд ойрж бүр амьдараа тоглох ийм тоглолтууд их ирдэг байсан. Польшоос, Чехаас, Германаас энэ талын хөнгөн хөгжим, pop хөгжим ирж тоглолдог байсан. Үүний нэг нь бол тэр Германаас ирсэн нэг хамтлаг байдаг юм. Тэгээд тэр хамтлаг ирээд тоглосон дөрвөн театр тоглоод анх үзснээ би сандгийн. Тэгэхэд бол анх цахилгаан хөгжмийн яг амьдаар нь гэх юм да. Дөрвөн театрт үзэж. Нүд байс, чих маань онгойж ийм урлаг бас байдгийн байна. Ямар сайхан. Тэгээд би тэр дөрвөн театрт 2-3-т үзсэн юм байна. Тэгээд бүр тэр лож гэдэг чи одоо их хол шүү дээ. Тэн дээр нь суух төрөлтэй бас гитар нь сонсогддог. Тэгээд бүр гайхдаг. Чи ямар сайхан дуурдгийн, ямар сайхан дуудчих мэт юм. Тэгээд энэ бол цахилгаан хөгжимтэй танилцсан бас анхны тохиолдол гэж хэлж болох юм. Тэгэд энэ болгоно л цаашдаа одоо биднийг цаашдын алхам бол бас энэ цахилгаан хөгжим юм байна. Энэгээр бас хичээлвэл их сони юм байна гэдэг сэтгэл өөрөө ирэхгүй төрж исэн. Тэгээ бид нэр тэр хөгжимчтэй нь уулзж исэн. Бас өөрийнхөө тоглолтыг үзүүлээ зөвлөгөө авч исэн. Тэгээд тэднэрийн бас нэг сонин тал нь манай Монголын дуу хөгжмөөс ялангуяа бидний сайн мэддэг Судгийн ногоо гэж хөгжим байна. Гончгсомлогоо хөгжмүүдээс тоглосон юм. Тэр нь бүр их сонирхол татсан. Тэр Судгийн ногоо бол яг мөрдөр жогшин тэр хөгжимд найруулсан. Яг тэр найруулгыг цахилгаан хөгжимд хөрвүүлээ тоглосон байдаг юм. Тэгээд баяжуулаад дунд нь тенор саксаар импровизац хийгээд тэгээд жинхэнэ жазын хөг аянд оруулаад ингээд тоглосон. Тэр бол тун их сонирхол татчихсан. Одооны одоо жаз хамтлагч бай, одоо инструментальны ансамблч бай, одоо энэ хамтлагууч эдгээр чинь хэний хүчинд ингэж өнөөдөр юм болж ирсэн гэвэл урд нь тэр одоо гончгоо багш, мөрдөрж багш, цогцлмоо багш, лувсан балдан гэж хоёр лувсан балдан эднэр байна. Эднэрийн дараа чарна одоо шагдар сөрөн, дөнхөржөө, баасанжөө, дөрцөрөн гэсэн ийм улсууд гарч ирсэн. Энэний дараагаас бол одоо бид гарч байгаа юм л да. Одоо яг энэ алтан үеийн би бол алтан үеийнхэнтэйгээ бол цог ер нь хөгжимдсэн шүү. Алтан үеийнхэнтэй. Алтан үеийнхэн тэр дээ. Тэгээ энэний хойноос бол тэгэл одоо бас хүүхдүүд бол олон гарч ирсэн. Тэгээ 66 онд байна уу 7 онд байна уу. Тэгээд Жогдо багш хөгжим бүжгийн сургууль руу кларнетны багшаар очсон. Тэгсэн одоо энэ 25 дахь сувгийн инкватер тэр Шанхайд хөгжмийн дунд сургууль төгсөөд манайд хуваарлагдаж ирж байгаа багшаар. Тэгээ одоо энэ
68 он болоод радиогийн дэргэд зургтай хөгжим байгуулна гэж тэгээд байж байна. За тэгээд би уулна орчих санаатай байсан. Тэгсэн чаг инкоцэр хэднүүд чи явахгүй чи энтэй бай. Тэгээд манахаас чинь уртнаас хишиг дөрж эднүүд маань түрүүнд нь бас нэг юу яа Улаанбаатарт очсон байсан юм а. Тэндээсээ хишиг дөрж хэн эднүүд хурж ирээл тэгээд одоо энэ Баян-Монгол юу суур тавигдаа тэгээд эднүүд почт явсан. Радионд дэрэгдэх цахилгаан хөгжмийн чуулга гэж байгуулах болсон. Энэ яагаад байгуулах болсон бэ гэвэл 66 онд Германы Ванненберг оркестр гэж манайд нэг жаз оркестр ирж тоглосон. Тэр бол 2 сакстай, 1 турбатай, 1 тромбонтой тэгэхээр цахилгааны групптэй нэг юм оркестр ирсэн. Тэгээ энэ оркестрийг бол үзээд манай Чимдээ багш энэ одоо энэ дээгүүрэл ярьсан юм байна л да. Гэхдээ ер нь телевиз маань тэгэхэд ажилд орсон телевизийн дэрэг нэг ийм хөгжимтэй болж болох юм шүү гэдэг санал дэвшүүлээ. Тэгээд тэр телевизийн дэрэгдэх тэр хөгжмийн анх Чимдэрж багш маань цуглуулж эхэлсэн. Тэрэнд бол хамгийн анх бол Нямбаяр муу талигч даваа энэ хоёр маань хамгийн ихэнд тэр юунд ирсэн. Тэр оркестрт ирсэн. Тэгэл хойноос нь улсууд авсаар байгаад одоо ган төмөр бит хоёр орох боллоо тийшээ. Тэгсэн чинь манай инх базар маань бит хоёрыг оруулаагүй. Инх базар маань би хөгжимчдээс авахгүй гэсээр угаад бит хоёрыг оруулахгүй байж байгаад тэгээд намар нь инх базар маань Свердловскийн консерваторид ингээ яваад гисэн бит хоёр ингээл хоцорсон да. Тэгээд 71 оноос эхлээл ер нь ган төмөр бит хоёр бол радио дээр ажил хийж ансамблаас цалингаа авдаг тийм л болсон. Тэгээд сайд нарын зөвлөлийн тогтоолоор улсын филармон гэдэг байгууллагыг байгуулъя гэж тийм тогтоол гараад анх филармон гэдгийг байгуулж одоогийн ахмадын холбоо байгаа гэдэг энэ байшинд энэ ч өөрөө ч бас их төвтэй байшин дээр үед бол одоо тэр цогтойч гэдэг кино миног авч ирсэн тэр 40-од оны үед ийм төвтэй байшинд анх филармон гэдгийг байгуулж Баян-Монгол соёл эрдэнэ симфони оркестр дуучдын групптэйгээр ингэж анх филармоныг байгуулж 72 оны 10 сараас филармонд ажиллаж эхэлсэн. Анх бол тэр Германы хамтлагтай хэлцээр хийж яриа өрнүүлж Германд бол энэ хөгжимчтэй бэлтгэе гэсэн ийм хүсэлтэй байсан юм байна лээ. Яриа хэлцээртэй байсан юм байна лээ. Тухайн үед бол биднийг энэ
Араажи телевизийн дарга болсон Жалнаажав их дэмжсэн. Тэгээд тэр маань явсаар агаад Польш улсын дэргэд бол тэр Араажовгийнхэн дэргэд Big Band цахилгаан хөгжмийн ийм хамтлаг байдаг юм байна. Тэгээд тэр шугамар тэнд суралцахаар болж бид нар хөлгийн жолоо заалж Польшийн Варшав хотноо яг тэр Араажовын дэргэдэх хөгжмийн хамтлаг дээр дадлах хийсэн. За энэ бол яг бас миний хөгжмийн амьдралын бас дараагийн шат юм. Тэнд байхдаа бас тухайн орны дуу хөгжмөнтэй мэдээж хэрэг танилцсалгүй яах вэ? Тэгвэл одоо энэ Big Band одоо хөгжмийн олон төрөл байдгийн байна. Тэнд бол их хөгжсөн байдгийн байна. Цахилгаан хөгжим бас дэлхийн хэмжээнд хөгжсөн. Байжгаар манай хөгжимчдөөс хэдэн улсууд ирээл яваад өгдөг хайцсан байл гэтэл Америкийн тэр хөгжимчтэй хамсраад тоглохоор тийшээ явцсан л. Нэг харахтал тэр хөгжимд Америкийн хөгжимчдөөс ирээл бас тоглож байгаа. Их чөлөөтэй. Тэгэд энэ бүгд бол ирээд энэ Монголд бол цахилгаан хөгжмийг энэ чигээр нь үүсгэх, хөгжүүлэх энэ урам зоригийг бол өгчээсэн дамжиггүй. Монголын мэдээлэл радио зурагт радиогийн усан хорооны дэргэд шинээр байгуулагдсан цахилгаан хөгжмийн чуулга. Тэгээд бид бүхэн Польшоос ирээд Араажовын дэргэд цахилгаан хөгжмийн чуулга гэж байгуулагдаад өөрийнхөө уран бүтээлийг бас хамт энэ улсынхаа хамт олонд цэнгэлэгцээр дамжуулж хүргэж ийсэн да их баяртай байдгийн. Үүнд бол мэдээж хэрэг та бидний сайн танил ноён чимгийг Ховд аймагаас авчирчээлээ. Одоо энэ гавьяач үжигчин үлзий орших маань манай анхны цахилгаан хөгжмийн дуучнаар иржээлээ. Одоо энэ хөгжмийн зохиолч Баатар Сүх яг бид нартэй зөв энэ цэнгэр цалаа хэмээх энэ хөгжмөө зохиож байлаа. Тэгэд ийм хамт олон дотор цуг хичээлжсэн даа би их баяртай байдаг. Тэгэд энэ дундаас одоо манай түрүүний ярьсан натаа зэрэгч сууж исэн саксофонч Батагийн саа хөгжимчин хөгжимтгийн талаар гармгаа сайхан хөгжимчин түүний хажуугаар уран бүтээл төрөөж олон сайхан аятуг ард түмэндээ хүргэсэн. Тэгэд энэ бүх хөгжимчд энэ нөлөө бас надад туссан баг. Би ч бас тэднэртэй хамтарч өөрийнхөө уран бүтээлийг эхэлсэн. Он цагийн гэрчүүлж үлдсэн энэ зургуудыг харахад Ахмад хөгжимчдийн туулсан зам хийсэн бүтээл нүдний харагдана. Монголын шинзгийн хөгжмийн суурийг тавилцаж өнөө хүртэл тэрл урлагтайгаа холбоотой яваа энэ ахмадууд
шинийг анхлан босгохын баяр багтал тулгарх бэрхшээлийг туулж тавихын зовлон аль альнийг нь амссан улсаа. Сая та бүхэн манай одоо өнөөдөр бол ууган Ахмад рок pop хөгжмийн зүтгэлтнүүдийг шилж болно. Уртнасан, Сүхбаатар, Гантөмөр, Бата. Миний жоохон багтал энэ ах нар маань нэг сайхан ах нар хөгжим тоглоод хүүхэд ахын насандаа шүтэж бишэд явсан. Одоо ч би хайрлж хөндлөж явдаг. Эдгээр маань ямар сайхан уран бүтээлчдийг та бүхэн зах цухаас нь ойлгосон баг. Эдгээр маань сүүлдээ явж хагаад Монголын Баян Монгол гэдэг том чуулга оркестр, биг банд ч гэдэг Монголын одоо чимдэрч байгуулж ирсэн. Энэ тухай бид дараагийнхаа нэвтрүүлэгт ярилцах юм аа. Дараа уулзлаа. Баяртай.